хөгжүүлсэн их хотын нүсэр төвжирлийг бууруулах нийтийн тээврийн төслүүдээс танилцуулж байна. Авто замын 2 дугаар давхраар зорчих. Зорчигчийн 5 дохыг дээд зэргээр хангасан нийслэл хот даяар 4 үндсэн чиглэл бүхий нийт 35 буудалтай 110 км замыг хамарна. Зөвхөн зориулалтын замаар явах учир хүлээглийн хугацаа хэлбэрлэлгүй 4 минут. Энх тавны өргөн чөлөөгөөр зорчих өдөртөө 210 мянган хүнд үйлчлэх хүчин чадал бүхий нийтвэр чиглэл. 5 шараас офицеруудын ордны холбосон тууш замын энэ чиглэл нь нэг талдаа 12.2 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудлаас зорчигчид бууж суух боломжтой юм. Эхлэлийн гол зангилаа 5 шарын буудал нь цааш дамжих 14 чиглэлийн 138 автобустай холбогдох бөгөөд нэг өдөрт 35,500 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай. Харин зүүн жигүүрийн зангилаацыг офицеруудын ордноос цааш 15 чиглэл бүхий богино эргэлтийн 162 автобус явах бөгөөд нэг өдөрт 32,000 хүнд үйлчилнэ. Зөвхөн нэгдүгээр чиглэл ашиглалтанд ороход Энх тайвны өргөн чөлөөн дэх автомашины ачааллыг 68%-аар бууруулах ба Улаанбаатар хотын гол судас авто замын хөдөлгөөний нэвтрэлт даруй 2.5 дахин нэмэгдэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт 650 мянган зорчигч үйлчлүүлдэг бөгөөд төлөвлөлт төвтэй хөгжил бодлогын хүрээнд хэрэгжүүлэх энэхүү шин технологийн төслүүд бүтээн байгуулагдсны дараа энэ тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж нийслэлийн авто замын төвжирлийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой боллоо. Иймэрхүү дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, эко хөгжилд хөл нийлүүлэн алхах шинэ үе хаалгыг нээж байгаа юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Парисын хэлэлцээрээр дэлхийн нийтийн өмнө хүлээсэн Монгол улсын үүрэг хариуцлагад жинтэй хувь нэмэр оруулна. Нийслэл хотын хөгжилд та бид хамтдаа